Архангай аймаг дахь Монгол банкны салбар болон Архангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуд хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд бага мөнгөнд тэмдэгтийг хэн их хуримтлуулах уралдааныг зохион байгууллаа. За энэ уралдаанд аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн 1-ээс 12 дугаар ангийн 60 гаруй сурагч оролцож 1.8 сая төгрөг буюу 65324 ширхэг мөнгөнд тэмдэгтийг цуглуулсан байна. За Монгол банкнаас 1-ээс 20 мянган мөнгөнд тэмдэгтийг гүйлгээнд оруулж байгаа хэдий ч нэгт 5 тим мөнгөнд тэмдэгт гүйлгээнээс бүрэн гарсан. За 10-20 тим мөнгөнд тэмдэгт бараг ашиглагддаг. За тиймээс бага мөнгөнд тэмдэгтийг зориултын бусаар хадгалж байгааг багасгах, гүйлгээнд татан оруулах, хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгох, хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах, хуримтлалтай хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү уралдааныг сарын хугацаатай зохион байгуулжээ. Ер нь бага насны хүүхдүүдийг хуримтлалтай болгох, хуримтлалыг туршил болгох, хамгийн гол нь бага дэвсгэрт эхлэхгүйгээр мөнгөнд тэмдэгтээ ариг ганцаа зөв соёлтой эргэлхийг нийт олон хүмүүст уриалахын тулд бага дэвсгэртийг ингэж яасан байхгүй. Бага дэвсгэртийг хүмүүс ашиглахгүй бас гүйлгэнээс гаргах эсвэл хариултаа авахгүй байх тий. Иймэрхүү байдлаар ашиглахгүй, эргэлтэнд оруулахгүй ашиглахгүй байна гэдэг маань эргээд биднэрт сөрөг нөлөө үзүүлдэг. Энийг маань эргээд өөртөө олон нийт ойлгохгүй байгаа учраас энийг ингээд хуримтлуулах юм бол олон болдгийн шүү, хариултаа зөв авахын шүү гэдгийг хүмүүстэй тайлбарлаж ойлгуулахын тулд энэ уралдааныг зохион байгуулсан. Бага мөнгөнд тэмдэгтийг хэн их хуримтлуулах уралдаанд 50 тим мөнгөнд тэмдэгт хамгийн их буюу 21033 ширхэг цугласан бол за 1 тим мөнгөнд тэмдэгт 339 ширхэг, 5 тим мөнгөнд тэмдэгт 410 ширхэг, 10 тим мөнгөнд тэмдэгт 14813 ширхэг, за 20 тим мөнгөнд тэмдэгт 28726 ширхэг тус цуглажээ. Уралдаанд оролцсон хүүхдүүдийн хувьд өмнө нь мөнгөнд тэмдэгт цуглуулж байсан. За мөн уралдааны талаар мэдээлэл аваад аав ээж, ах эгч гэр бүлийнхнийхэн тусламжтайгаар мөнгөнд тэмдэгтээ цуглуулсан гэдгээ хэлж байлаа. Тэмцээнтэй гэж дуулаад тэгэл тэрнээс иш цуглуулж гэлсэн. Нийт одоо 153 мянгаыг цуглуулсан. Ширхгээр бол 5,100 ширхгэл байсан. Манай ах ерөннүүд нь цуглуулдаг гэсэн тэр мөнгийг нь авсан. Тэгээд дэлгүүрүүдээс бас ингээд мөнгө ботлуулаад тэгээд цуглуулсан. Ер нь гитсэн билээ тийм. Зарим дэлгүүрүүд нь боторгаагүй болчихно гээл тийм. Яг нь ах эгч мэгчээс авсан болохоор бас харьцангуй гайгүй байсан. Өнөөдөр нь одоо хүүхдүүд ч 20 төгрөг 10 төгрөгөд ингээд дэлгүүрт оруулаад өгөхөөс ичдэг тийм. Тиймэрхүү байдлаас ер нь гүйлгэнд ер нь моордог. Адилхан мөнгө л юм чинь тийм юунаас ичэх вэ тийм. Ихэвчлэн 50-ийн дэвсгэр цуглуулсан. Тэгээд 1896 ширхгийг цуглуулсан. Нийт хэдэн төгрөг байсан? Нийт 42 мянга. Ер нь л гайгүй л дээ. Тэгээд одоо ингээл космос ороод юм ах ингээл хариултанд нэм 20-ийн дэвсгэр өгдөг. Тэгээд лидерийн цуглуулаад тэгэл ах их чимээ өгөөс ингээл цуглуулсан байсан мөнгөний авсан. Ер нь яг хичнээн хоног цуглуул. Өмнө чи ер нь цуглуулах хийдэг байсан. Үгүй. Цуглуулж байгаагүй. Багш ангийн групп дээр яг тийм зар төвчөн байсан. Тэгэл тэрнээс хойш хавуулаад тэгэл цуглуулж гисэн. Яагаад энэ 20-ийн дэвсгэртийг ер нь гүйлгээнд айгу бага хэрэглэдэг юм бол чи юу гэж бодож байна? Тэгэл бараг тэгэл нэг юм дөрхоор энэ ямар бараг нэг их мөнгө болох ш гэдэг бараг хайцдаг байх л та. Тэгэл нэг жоох ичиж мичил. Чи ичдэг үү? Ичдэг. 2000 ингээ ботлуулсан. Тэгээд 3000 ботлууллаа. 500 бас ботлуулаад нэг 300 ямар ч байсан тоолоогүй би. Ингээ хаа сайгүй ингээ ботлуулахад ингээ зөндөө алхах хэрэгтэй. Тэг мөнгийг хүүхдүүд айгүй хүрдэг шүү дээ. Тэг мөнгө олох хэцүү юм. Хэцүү. Тэр ч одоо чи хэр зэрэг мөнгө үрдэ? Би ерөнхийдөө өрөхгүй байгаа юу? Одоо энэ тэмцээнд орсноос хойш бүр өрөхгүй болсон. тий. Зөндөө олон цуглуулсан. 3 дахь ангиас эхэл цуглуулсан. 20, 10, 50 гээд. Хамгийн их цугларсан хэдтийн дэвсгэрч вэ? 20. Хэрэлт мөнгөөрөө цуглуулсан. Бага мөнгөнд тэмдэгтийг хэн их хуримтлуулах уралдааныг бага дунд ахлах насны ангиллаар шалгарууллаа. За бага насны ангиллалд Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ангийн сурагч Бат Соломон 11497 ширхэг мөнгөнд тэмдэгт, за дунд насны ангиллалд Эрдэнэлгэн сумын 2 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагч Эрдэнэ Сүрэн 1869 ширхэг мөнгөнд тэмдэгт,
За ахлах насны ангилалд 2 дугаар сургуулийн 10 дугаар ангид сурагч Өсөх Ирээдүй 5678 ширхэг мөнгөн тэмдэгт цуглуулж тус 1 дугаар ариг эзэлсэн юм а.